сайн уу? Би ханяттай байгаа. Гэхдээ та нарын нойр хүрэхгүй байж магадгүй гэж бодоод хүрээд ирлээ. Өнөөдөр хитүүлээ жоохон өөрсдөө хамтдаа амраацгаая. Тэгээд манай гэрийнхэн бөөнөр ханяттай байгаа болохоор жоохон ганялгах чимээ сонсогдож магадгүй. Гэхдээ миний ганят бол харьцангуй гайгүй байгаа. Би ханят үргээрээ зөвхөн хоолой үүддэг төрлийн хүн болохоор ханялгаж нус бол их гойхгүй байгаа. Дада имэртэй чиглэлтгээ. Гэлтгээ. Биний дараа хичээлээ шууд гээ гэж бодож байна. Жоохон вебтун уншуултаад. Миний дуртай вебтунууд болохоор Cry or Better Yet Beg гэд шаргал үстэй эмэгтэй гол дүртэй вебтун байдаг. Тэр нэлээд токсик гэсэн гоё. Тэгээд Operation of True Love. Operation of Love билүү. Нэлийн алдартай байсан бас нэг хэсэг саяхан эргэж ирсэн байгаа. Тэрийг бас унших гэж байгаа. Би өмнө нь юу болдгийг мартсан байсан байхгүй юу? Өмнө нь юу болдгийг хайлтсаанд байгаа ч гэсэн яг жижиг үйл явдлуудыг санахгүй. Тиймээс дахиж уншаад season 2-ын үргэлжлүүлж үзье гэж боддог. Тэгээд мэдээж True Beauty and Origin. Хайрын тухай биш гэх юм бол байгаа штэ. Mom influencer. Age influencer-ийн тухай гардаг. Нэлээд сонирхолтой. Тийм байна да. Өөр нэг санаанд ордгүй. Хаяад нэг аимшигын комик уншина. Окей, вебтун. За тийм байна да. Манга дээр бол нэг амар уншдгүй. Гол нь вебтун л үздэг. За энэ нэлээд урт бичлэг болох байгаа. Тиймээс сайхан тавьширчаад хийх нь хийгээд унтах нь унтаарай даа юу. За ихний юм нь жажаа капибара. Капибаранд дуртай яагаад гэвэл нэлээд тайван амьтад. нэг хэсэг нь урагдсан байх шиг байсан. Энэ шүү. Энэ хартлын нэг. За. Энэ бол нэг юм. 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 Энэ бол нэг юм.
гоёдл энэ жоохон урагдсан байгаа. Гэхдээ би оёхгүй л дээ, залхуу өрөөд байна. Дараагийнх нь жажаа Барбины body mist. Барбитэй body mist. Ийм саатай. Тэгээд нэлээд зөөл үнэртэй. Нэрээ та нар нэг юм ажигласан уу? Би хөмсгөө баг зэрэг авсан байгаа. Гэтэ надад таалагдж байгаа. Яг ингэ бодохоор цэвэрхэн харагддаг. Аюугийн хөмсг гэжсэн нэлээд цэвэрхэн нарийнхан байд штэ. Яг нэг тэрнэрхүү. Тэгэхгүй бол миний хөмсг хитрэг ийм л би тарагдаад идэгсэн байхгүй юу? Ийм яг тийм биш одоо арай тэгш харагддаг болсон. Тэгээд Сайн Даниэл гэд амар хөргөө охин байд штэ. Даниэлийн хөмсг бас гоё санагдаад. Хөмсгөө жоохон янзлсан. Хаяад зүгээр л ямар ч хамаагүй юм ярьдаг. Тэгээд яартаггүй сэмэр үзэх тайван байд штэ. Ерөөсөө ярахгүй. Тийм болохоор би нэг тийм бичлэг хий гэж бодоод байсан. Тэгээд хийж байгаадаа баяртай байна. Өөрөөр нь харилж чаддаг хүмүүст амар хатаархаад байдаг шүү дээ. Өөртөө итгэлтэй өөрийнхөө юу хүсэж байгаа хүсэхгүй байгааг мэддэг гэх юм уу. Би бол жишээ нь таалгараа ихгүй бол амар санаад аваад бодогдоод идэх байхгүй юу, хийх ёстой маа хийхгүй бол тийм багт тэр хүн болохоор өөрийнхөө хүссэн юм хийдэг. Тэр хүнд яаж нь олох нь окей. Зүрх өөр дагаврын боддгоо гэх юм уу. Би бол зүрхөөр дагаврын бодоод хитрхи overthinking. Тэр хүн бол ерөөсөө хитрхи их юм бодохгүй. Заргалтайгаар амьдарч чадаад байгаа байхгүй юу? Ер нь хүмүүс ямар тааж энэ нэлээд гоё саатай. Энэ камер дээр харагдаж байгаас юм мэдэхгүй байна. Харагдаж байна. Таблетэн дээрээ бас бичлэг хийж байгаа болохоор сонирхолтой байна. Webtoon-аас илүү манга илүү гоё зурвалтай юм шиг санагддаг л та. Гэхдээ Webtoon-ы зохиол нь илүү сонирхолтой. Миний хувьд. Жохондоо та нар цандалаа зөндөлөө үздэг байсан уу? Би бол цандалаа зөндөлөө амар үздэг байсан. Уншдаг. Зя, энийг харта Минисо, окей. Минисогоос авсан BTS-тэй сам. Энэ бол нэг сайн самандгүй. Гэхдээ зүгээр л
хичээлийг авсан. Өнөөдөр яг хичээлийг хүсэлтэд болтлоо. ASMR хичээд хичээлээ хийнэ. Эсвэл сайхан вебтун уншиж агаад таны дуртай дүрстэн хэм бэ? За заяа чаналгаад байгаа болохоор би нэлээд их юм мэдийдгийг хэрэгтэй болж байгаа шиг байна. Тэгтээ зүгээр дээ. Би угаасаа бичлэг хийх дуртай болохоор. Таны дуртай дүрстэн хэм бэ? BTS эднэр дундаас. Энэ дөрөд дундаас миний дуртай дүр бол Жиминий энэ ч юу гэдэг вэ? Нэрээ санахгүй байгаа ч гэсэн Жиминий энэ дүр нөгөөрхөө. Тэгээд Жини хонон бас хөөрхөн. Бус нэг хөөрхөн л тоо гэхдээ надад бол My Little Pony үздэг байсан уу? Жоон байхад миний дуртай дүр Twilight байлаа. Нэлээд ухаантай. Applejack, Rainbow Dash хоёрыг эрэхтэй гэж боддог байсан. Яагаад юм бэ мэд? Яа, өөрөө зөөн нүртэй штэ би ч. Тийм болохоор өөрийнхөө нүртэй хүмүүст гаяа тарахдаг. Ер нь өгөөр төмөр харагдах боломжтой. Зөөн нүртэй хүмүүс бол яг гайхал харагддаг л та. Гэхдээ хаяада жоохон тэнэг харагдаад идэг. Би өөрөө гол ярьж байгаа шүү бусад зөөн нүртэй хүмүүс ямар ч хамаагүй. Тийм байна. Дээрээс нь чихний гар дор оруулахаар зүгээр ч юм шиг урд дор гаргахаар хитрхи тавьчтаад байгаа ч юм шиг. Гэхдээ гар дор гаргахаар бас тэнэг ч юм шиг хаяада зазмдаггүй. Дараагийн айтем. Нарын бичлэгийг хичээл хийж ахтааж үзсэн болно л доо. Би зүгээр яриад хажууд ч юм байж. За энэ болохоор Япон хайлайтер. Би нэлээд өдөр хичээлд явахдаа флаш болгож ашигласан. Хартаа. Wow, so cute. Энэхдээ бас тавгүй шүү. Энэ харагдахгүй л дээ. Ямар ч тач нэлээд тийм тосрохог креми бүтцтэй. Арсан дээр тажгүй гардаг би таньж түргэж харуулъя л та. Харагдаж байгаа хэсгийг мэдэхгүй нэ. За ямар тач нэлээд хөөрхөн. Нэлээд хөөрхөн бас Япон өрний бүдэг болохоор нэлээд үнэтэй.
it's what did you know? You know. Тэгээд та нар ер нь ингэж бодож ирсэн үү? Ер нь хүмүүс өөртөө адилхан царайтай ерөнхийдөө инээдэн ч юм уу ядаж адилхан хүнтэй суудаг. Өөртөө төстэй бодолтой инээж байгаа нь хүртэл адилхан байдаг ч зарим хосуудын тэр хосууд бусад хосуудаас илүү удаан иргэдэг. Юу дуурайд байна? Тэр хосууд бусад хосуудаас илүү удаан гоё үерхдэг. Дээрээс нь ер нь өөрийнхөө төвшний өөртөө адилхан бодолтой ч юм уу тиймэрхүү хүнтэй үерхэх юм бол илүү стресс багтай. Би нэг удаа ч үерхэж үзээгүй л дээ. Гэхдээ ер нь хосуудыг ажиглаад байхад тэгээд санагдсан. Дараагийн item. Next item is cushion foundation. SPF 50-тай. SPF 30-тай юм байна. Энэ гүшнийг шинээр авсан. Замштай нэг юм бүтцтэй. Энэ ер нь бол нэг айхтар барцаагаад байхгүй. Гэхдээ жоохон хамар хаваар жоохон муухайлах гэдэг. Тэрийгээс тооцвол хямдхан гүшин гэхэд дайжгүй. Ер нь крем ашигласнаас гүшин ашиглах нь арай дээрэлтэй. Гэхдээ гүшин нэлээд хурдан тусдаг. Маргааш нэрээ машин өдөр дугуйнд хүмүүс цайх юм да. Дугуй сармасны будаг. Энэ дэжгүй сармасны будаг. Гэхдээ принцесс гэж сармасны будаг бол бүр сайн. Принцессээр бодох юм бол ийм гой сармастай болно. Игч бит хоёр шиг. Гэхдээ iMagic ч бас ер нь дайжгүй. Өтгөн мөцтэй сармасны бодогт би дуртай байхгүй юу? Тийм биш, зүгээр цэвэрхэн энгийн сармасны бодогт дуртай хүмүүст бол энэ яг болно. Би жоохон драматик сармасны дуртай. Тийм өтгөн мөртлөө урт. Та нэг иймэрхүү бүтцтэй. Яг өөртөө зөгтөг болонг
бодож гарвал ер нь бол улаан, дээрээс нь ягаан өнгө хамгийн их зөгтөг гэж хэлж болно. Ер нь бол тийм борт уруулын бүтгэж гэсэн зөгтгөл доо. Надад бол ягаан өнгө зөгт юм шиг санагддаг. Хитрхи улаан бол эвгүй харагдана. Яагаад гэвэл би чинь зөөн царайтай шүү дээ. Тийм болохоор хитрхи улаан байвал тэнэг. Манайч бөөнө хитэрэт болохоор улаан уруулан бүтгэж л доо. Орол энд байна. Энд яаж чухалсан эргээд юм болчдөг. Дотроо шүрчиг юмтай. Би бодоод авах надад яг тодорхой тайп байхгүй заяа. Яг ингээл ер нь цайн хийж чаддаг юмтай хүмүүс байж штэ. Жишээ нь одоо сакс тоглох, шатар тоглох, хичээлдээ сайн ч юм уу тийм хүмүүс айгүй аттрактив санагддаг. Дээрээс нь харагдах байдал нь бол эмгтээлэг байж болно заяа. Эрэгтэйлэгч байж болно. Эмэгтэйлэг байвал гэхдээ хөөрхөн. Тэгээд эмэгтэйлэг мөртлөө дотроо тийм эрэгтэйлэг бүтэн хоолойд байж юм уу? Одоо текстийн бомг юу бол миний тайп. Тэгээд энэ хайпны нэгийн хоол нь бас гоё. Тэгээ өндөр байвал бас зүгээр ядаж нэг 180 юм уу тэгэж боддог. Та нар юу гэж боддог вэ? Эрэгтэй хүний нүдэд эмэгтэй хүнийг харуул сонирхолтой байх гэж боддоо шүү дээ. Миний яг тайп ямар байх байсан бол гээд. Дээрс нь би эрэгтэй байсан бол царайлаг байх байсан болов уу? Царайлаг гэсэн намхан байх байсан баха. Ер нь тийм байна да. Би танарт нэг юм харуул. Миний зуараа хойдлоор хийсэн цэцэг. Энэхтэй гоё дуурт юм байна. Өнөөдөр тастай болсон. Би угаасаа ингээ оёо дуусгах юм чинь. Ганц удаа авчихгүйсэн ч яах вэ? Тэрний төлөө 5 он хаасна гэж юу байна? Стотхгүй юм. Тэмэртэй энийг одоо эсгээд имжээд тэгээд бас юулээ заасан ойдл илүү. Тийм ойдл зааж өгнө л гэдээс. Сайн мэдгүй байна. Би нөгөө энд шумал хацсан болохоор юм төрөгцсөн байхгүй юу? Тэгсэн чинь энэтэй наалтанаас ямар тааж
шинэ. Амжилт 800. Окей. Би ингэж яаж ингэж tracing хийгээд идэх ойлгохгүй юм аа. Гарахгүйгээр ингээ камер руу гарсан аа. За ямар ч тач. Энэ хоёр номын зохиогч байна. Та нар холбоо барихыг хүсвэл залгаарай гэсэн. Ядаж гайгүй өгөх хэрэгтэй. Нийгэм англи гайгүй өгөх хэрэгтэй тийм. Ягаад гэвэл би математик сонгосон. Би математикт амар муу, бараг хүрдэж мэдэхгүй хүн шүү дээ. Таз тийм болохоор та нар надад амжилт хүсээрэй та. Энийг одоо хийж эхлэх хэрэгтэй. За guys, баяртай. Би жоохон веб уншиж чагаад хичээлээ хийж эхэллээ. Даалгаварч их байна. Хийх юм чих байна. За баяртай.